сургалттай холбоотой яагаад гамшигын аюул тохиолдлыг олонтонд учирдаг хамгийн их хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал зохицуулт байдаг. Олон байгууллагуудад нэгдүгээр орж ирдэг, олон хүн хүчийг хэрэгсдэг татдаг, олон машин техник оролцдог. Энэ үед үйл ажиллагааг байгууллага болгоны чиглэлтэй нь уялдуулан зохицуултаар хангана гэдэг бол том урлаг байдаг. Энэ асуудалтай холбогдуулаад командчтойхон сургуулийн үеэр өгөгдсөн тэр хийсвэр цагийн байдал дээр тухайн байгууллага ямар ч үүрэгтэй оролцох, яаж биеиндээ дэмжлэг үзүүлэх юм, аль байгууллаганд илүү төлхөө тэргүүлэх чиглэлд оролцдгийг, аль нь дэмжлэг үзүүлдгийг, аль байгууллага амжихаас хамгаалах хуулийн хүрээндээ зохицуултаар хангах чиг үүрэгтэй байдаг юм бэ гэдэг ийм командчтойхон сургуулийг зохион байгуулж явуулнаа. За командчтойхон сургуулийн төгсгөл төр бид нар үзүүлэх тактик арга ажиллагааны дадлага сургууль хийн. Гэхдээ өмнө Орхон аймагт зохион байгуулж байсан 2-3 ч удаагийн том сургууль хийгдэжсэн. Тэр хүрээнд хийгдэжсэн тийм том объемоор бол бид нар энэ удаа хийхгүй. Аль болох цомхон хүрээнд хэмнэлттэй байдлаар зохион байгуулах гэж байгаа. За уулын баяжуулах үйлдвэр маань өөрсдийнхөө талбар дээр өөрсдийнх нь ажлын байран дээр үүссэн аюул осол тохиолдсон үед хэрхэн хариу арга хэмжээ зохион байгуулдгийг, ямар хүмүүс ажилтдаг, ямар бие үйлдвэрлэлийн томилгоотой байдгийг тэр үрээд өөрсдөө бие дагаад зохион хэмжээ хийгээд дадлаг сургууль хийн. Хоёрдугаарт нь төмөр зумын салбар дээр манай төмөр зумын салбар бол хагас цэргийн зохион байгуулалттай байдаг. Авар аслын техникийн олон бүлэг аварын командууд байдаг. За эдгээр хүмүүс маань энэ цагийн байдал дээр ямарваа нэг аюул осол тохиолдсод бид яаж ажиллах юм бэ гэдэг ийм дадлаг сургуулиуд зохион байгуулж явуулнаа. За гуравт нь бол орон сууцны барилга, газар хөдлөлтийн аюул зам тохиолдсон үед нурцсан үед томилгоотой бие өрөлдөх. Манай аймгийн төв дээр байгаа ерхий зориултын болон тусгай зориултын мэргэжлийн ангийн бие өрөлдөх. Аврах ажиллагааг онцгой байдлын байгууллагууд, төрийн тусгай санчиг үүргэхийн байгууллагууд, бусад байгууллагуудад хамтраад эрийн анх аврах, анхны тусламж үзүүлэх, байгууллага хоорондоо харилцаа ажиллагааг зохион байгуулах ийм мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэлт сургуулийг зохион байгуулна. За үндсэндээ 3 том сургуулийг би дурдаад хэлчихлээ. За энэ сургуулийн хамгийн үр дүнг гаргах энэ сургуулийн нүүр царай болсон том дадлаг сургууль бол нүүн шилжих дадлага байгаа. За энэ хэвлэлийн хуралаар тохиолдуулаад бид нэр 8-ны өглөө 11 цагт Баян өндөр сум болон Жаргалан сумын дээр 11 цагт яг тодорхой хэллээ. Зарлан мэдээллийн дууд тохиод уурна. За энэ үед бүх хүмүүс аюулгүй цэг талбай дээр цуглах ийм дадлага хийнэ. За үндсэндээ сүүлийн 10 жилийн байдлаар Өвсгөл аймаг 32 мянган иргэн бол аюулгүй талбай дээр гарсан тийм өргөн цар үрд хамрагдсан тийм статистик мэдээлэл байгаа. Би энэ Орхон аймгийн хаар дээр идэг энэ тоог давтал иргэд маань оролцож энэ нүүн шилжих дадлага сургууль идэвхтэй оролцож өөрийнхөө аюулгүй байдлыг хангахтай холбоотой ингэж идэвхтэй оролцох байхаа гэж бодож байна. Гамшигаас хамгаалалттай хуулийн 37 дугаар зүйлийн 2 тул эргэн үний хүлээх үүргэнд гамшигаас хамгаалах сургалтанд хамрагдана гэд заасан байдаг. Энэ хуулийнхаа биелэлтийг, энэ хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхэд таны идэх чармаалт ихээхэн чухлаа гэдгийг би онцгойлон онцлон тэмдэглэж хэлье. Сургуулийнхаа дадлага их цагаа олон нийтэд ил зарлж байна. 11 цагт 8-ны өглөө хагасаа өдөр байгаа. Та бүхэн өглөө босоод айжуу уужууд цай цугаа уучаад тэгээд дохиод уурхлаа гэр бүлээрээ, үр хүүхдээрээ, хамаатан саднараа, найз нөхдөөрөө, төрөл төрөсtöөрөө бүгдээрээ тэр сум орон нутгаас энэ бол танай аюулгүй цуглах талбай юм байгаа гэж заагаад өгсөн. Тэр цэг дээр цуглараад багийнхаа дарагд за манай гэрийн өрхийн тэдэн үрлээгээд бүртгэлээ хийлгүүлээд энэ сургуультай идэвхтэй амрагдаарай. аюулгүй бүст гар зогсноо гэж. Тэгэхээр тэр бол мэргэжлийн ангийн тодорхойлсон газар хөдлөлийн нөхцөл байдал үүсгэхэд хамгийн аюулгүй бүс байх нь байна. Тэгэхээр тэнд бид бүхэн бээр гарч зогссноор дараа янз бүрийн байдлаар нөхцөл байдал үүсгэхэд тэр газарт очиж зогсох ийм сургалтыг хийх нэ гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол энэ удаагийн сургалт маань бол газар хөдлөлт гэдэг сэдвтэй бүх нийтийн сургалт маань. Тэгэхээр газар хөдлөлийн гамшиг бол та бүхэн бүгдээрээ хил мэдээллийн хэрэгслэр олон улсын мэдээнээс хардаг. За сүүлийн жилүүдэд бол манай аймгийн хэмжээнд мэдэгдэхүйц газар хөдлөлтийн Өвсгөл аймаг, за Сибирийн бүс орчмын газар хөдлөлтүүд манай аймагт ирс мэдэгдэж байгаа, та бүхэн анзарч байгаа. Тэгээ бид бүхэн бол бас давхар байшинд байдаг. Нөхцөл байдал маань бол газар хөдлөлтийн нөхцөл аюултай ажиллаж амьдардаг ийм улсуудын учраас энэ газар хөдлөлийн нөхцөл байдал үүсгэхэд ямар команд, ямар дуу тохиолох нь тэгээд тэрийг аюулгүй тэр бүс гэж байгаа газар нь ямар байх нь, ямар газар байх юм бэ гэдгийг ингээ бээр очиж мэдэрч ах ёстой гэж ингэж бодож байгаа. Энэ бол
Түүний одоо хинтж хизээж тохиолдож магадгүй ийм зүйл. Энэ нь бол давтагдшгүй хүчин зүйл гэж ярьдаг шүү. Тэгээ давтагдшгүй гэдэг үг өөрөө юу гэсэн үг юм гэхээр зэрэг төдийлөө олон гараад тахгүй. Гамшигын хөнөөл нь өөрөө тийм хэмжээний байх нь байна. Тэгэхээр зэрэг энд одоо бүгдээрээ иргэд маань идэвхтэй оролцсноо гэдэгт итгэлтэй байна. Эрдэмтчүүд бол ухамсартай харддаг. Тэгэхээр онцгой байдлын сургалтын бас одоо түүхэнд энэ сургалтанд хамгийн идэвхтэй оролцсон аймгаар буюу одоо Өвсгөл аймгийг давж гарч иргэд маань энд сургалтанд оролцсноо гэдэгт одоо итгэлтэй байна. Бид нар өмнө нь хүнд мэдрэгдэм одоо хүчтэй газар хөдлөлт 3.5 магнитудаас дээш нь бол 100 тохиолдож байсан бол өнгөрсөн жил бол 250 гаруй удаа тохиолдсон. Энэ юу хэлж байгааг бол биднэрт бол газар хөдлөлтийн эрсдэл өндөр байна. Аюул занал одоо байна шүү гэдгийг анхааруулж хэлж байгаа. Өнгөрсөн жил Өвсгөл аймгийн Өвсгөл далайд 200-300 удаагийн чичирхэл боллоо штэ. Далайн гүнд. За дээр нь одоо Оросын холбооноос Сибирийн бүс нутаг бол их том хавтан байдаг. Энэ хоёр том хавтангийн түлхэлцэл бол тэр зааг дээр бол Монгол улс оршин тогтнодог. Тэм учраас эрсдэл өндөртэй. Ер нь бол Монгол орны газар хөдлөлтийн эрсдлээ сүүлийн жилүүдэд бол маш огцом өссөн байгаа. Энэ тоо мэдээллийг статистик дүн мэдээг бол бид нар академик сургалтын хүрээнд бол удирдах бүрэлдэхүүнтэй танилцуулна. Орхон аймаг бол газар хөдлөлтийн бас идэвхтэй бүсд байдаг. Уулархаг нутаг. За тийм учраас эрсдэл багтаа гэж тайвшрах ямар ч боломж байхгүй. Судалгаагаар л тэгж гараад байгаа. 1957 онд Булган аймгийн Мог цум дээр маш хүчтэй газар хөдлөлт хамгийн сүүлд том тохиолдсон. Ер нь газар хөдлөлтийн чичирхийл аюул занлын давтамж бол нэг 50, 100 жил, 200 жил энэ төргээд маш хүчтэй тохиолддог л доо. Тэр давтамж ингээ бодоод үзэх юм бол бидэрт бол эрсдэл энэ аюулын харан тохиол ойрхон байна л гэж бодох хэрэгтэй. Орон нутгатайгаа бүх газрууд бид нар эрсдлийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэндээ болсон. За эрсдлийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэнгүүдээ бид нар сургаж бэлтлээ. Онцгой байдлын ерхий газар дээр эрсдлийн удирдлагын газар гэж шинэ бүтц оронтойг бид нар бий болгосон. Ялангуяа бид нар тохиолдсон үед нь биш, тохиолдохоос өмнө ямар эрсдэлт хүчин зүйл байна вэ, түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгтэй холбоотой ажил руу гол бодлогоо дэлхийн нийт анхаарлаа хандуулад ажиллаад эхэлсэн байгаа. За жишээлбэл эрсдлийн зургалтай холбоотой нэг жишээ би бүр тодтогч хэлье. Одон орон геофизикийн хүрээлэнгээс бүх аймагуудынхаа газар хөдлөлийн мужлалын зургалыг шинжилсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотод одоо 6 баал ч юм уу 7 баалын мужил дотор байна энэ дүүрэг гэжсэн бол одоо тэр мужлалаар аваад үзэх нэг мужил өссөн ч гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар за үер өстэй холбоотой эрсдлийн зурглаа гаргаж байна. За ямар том гол мөрөн байж байна. Олон улсыг энэ өнгөрсөн хугацаанд хаагур үер тохиолдож чинь хаагур тохиолдож болцсохгүй гэдэг эрсдлийн зурглаа гаргаж байна. За энэ өвөлтэй холбогдуулаад бид нар энэ гангийн нөхцөл байдалд эрсдлийн зурглал ялангуяа баруун талын аймагуудтай. За тэгээд хур тунцсны хэмжээтэй холбоотой, байгальтай холбоотой, цаг ууртай холбоотой бас ийм эрсдлийн зургал гаргаж байна. За газар хөдлөлтийн эрсдлийн зургалтай холбогдуулаад барилга байгууламжуудын эрсдлийн үнэлгээнүүдийг бүх шатанда Монгол орондоо бид нар зохион байгуулж явуулж байгаа. Орхон аймаг ч гэсэн өөрсдийнх нь барилга байгууламжтай холбоотой, за тэр насжилттай холбоотой, хүчтэй холбоотой бүх дата өгөгдөхөнийг онцгой байдлын байгууллага одоо холбогдох яам агентлагууд хөрвүүлж байгаа. Гэх мэтлэнгийн чиглэлүүдээр нь тохиолдож болзошгүй 15-6 аюул занал байдаг. Энэ аюул заналтай холбоотой эрсдлийн зургалуудыг бид нар гаргаж байгаа. За дээр нь одоо сүүлийн үед бол ялангуяа орон зай мэдээллийн систем буюу яг одоо мэдээллийн технологи дээр тулгуурлаж хариу арга хэмжээг авах ийм хөгжлийн шат руу бид нар явж байна гэдэг зүйлийг тодтогч хэлье. Аймгийн хэмжээнд томоохон гамшигын саны генералын ярьж байгаа зураглал төлөвлөгөө мэрэгжлийн анги байна. Тэр нь бол онцгой байдлын ерөнхий газар аймгийн даргыг удирдах ажиллах ийм баг байдаг. За байгууллага болгонд бас одоо мэрэгжлийн ангиуд байна. Мэрэгжлийн ангиуд бас тодорхой ажиллах төлөвлөгөөтэй. Зүгээр ер нь бол одоо бол гамшиг хүслийн нөхцөл байдал үүсээгүй байхад гамшигын эрсдлийн зардал сургалтанд л сурцуулах гэж байна. Ийм байдлаар бол ашиглагдаад явж байгаа. Манай тэр одоо бас энэ том хэмжээний сургалтын удаа болж байна. Жижиг аймгийнхаа хэмжээнд бол манай онцгой байдлын газар. За дээрээс нь бас олон улсын байгууллагуудтай хамтраад жишээлбэл өнгөрсөн хугацаанд бид дэлхийн зүүнтэй хамтраад энэ нөхцөл байдлуудыг газар дээр нь зургал хийгээд хамгийн их одоо байж болохоор байсан манай аймгийн хэмжээнд гардаг үер өстэй холбоотой энэ үерийн одоо гамшигаас урталсан сэргийлэх энэ чиглэл рүү бол нэлээдгүй ажлуудыг хийх, айл одоо усанд автахгүй байх чиглэл рүү нэлээд ажлуудыг хийж байгаамаа.
За ер нь бол энэ онцгой байдлын үг хэллэг өөрөө бас тодорхой одоо үгнээсээ шалтгаалаад юу гэдгийг далайц бас ингээд дийлэн одоо гамшиг гэдэг юу гамшиг гэх юм бэ, юу гэрчлэх юм бэ, юу одоо бас энэ онцгой байдлын нөхцөл байдал гэж үзэх юм бэ гэдэг тусдаа ангилалтай. Тэгээ бид нар зүгээр яг хуу таны асууж байгаа асуултаас сүүлийн жилүүдэд бол Орхон аймаг үертэй холбоотой нэлээд асуудал дээр ажиллаж байна. Орхон аймаг бол бас гашуун туршлагатай. Эрдэнэ төвнөөсөө өмнөхөө 9 эрдэнэ төвнийхээ аймыг алдсан ийм одоо 12 оноос хойш 60 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан ийм үер усны гамшигын эрсдэл гарсан ийм одоо гашуун туршлагатай, гашуун дүүхтэй ийм аймаг. Тийм учраас энэ чиглэл рүүгээр нэлээд анхаарал хандуулж байгаа. За энэ удаагийн сургалттай холбоотой, яагаад газар хөдлөлттэй холбоотой тэгээд дээр нь ингээд энэ одоо хамтын гэрээдээ манайхын сургалтыг авчаа гэхээр ер нь бол газар хөдлөлийн бүс сая генерал хэлж байгаа газар хөдлөлийн бүсд байна. За газар хөдлөлийн хэмжээ одоо хүнд мэдэгдэхүйц ийм болсон. Тэгээ хүнд мэдэгдэнэ гэдэг бол нэлээд их хэмжээтэй байна гэсэн үг. Мэргэжлийн одоо багажинд биш хүнд мэдэгдэнэ гэдэг бол хэмжээ далайц ихссэн байна гэсэн үг. Тийм учраас энэ чиглэлийн бэлэн байдалд ардгээд бол бэлэн байх ёстой. За мэдээж хамгийн сүүлийн одоо өндөржүүлсэн бэлэн байдлын тухайд бол зардахалтай холбоотой бэлэн байдал байлаа. Энийг одоо бид бүхэн бүгдээрээ хамтдаа даваад туулсан. Энэний өмнө бол одоо манай дээр үндсэндээ галт өмнгийн гамшиг, үер ослын гамшигаас өөр одоо томоохон хэмжээний давтагдшгүй хүчин зүйлтэй холбоотой зүйл бол ойрын жилүүд гараг байгаа. За амжиж анхааруулах системтэй холбоотой бас их чухал асуултаа асуулаа. За бидний хувьд бол 8-ны өглөө бол зарлан мэдээллийн тухайгаар дадлах юм. Улаанбаатар хотын хувьд бол бид нар газар хөдлөлтийн эрсдлийг урьдчилж амжиж ард иргэдэд зарлан мэдээлэх тийм систем тогтолцоотой бий болгосон байж байгаа. За энэ амжиж анхааруулах тогтолцоо бол 5 баал газар хөдлөлт шүү дээ. 5 баалаас дээш хүчтэй газар хөдлөлт болох нь өөрөө автоматар ингээд дуурайд ард иргэдэд сэрэмжлэл хүргэнэ. За тэгвэл гагцгүй их амьдрал дээр бидний төсөөлж байгаагаас өөр зүйл тохиолддог. Амьдрал харж байгаа бодит зүйл одоо харж байгсан тэг бишээ гэдэг шиг хэрвээ 200 км-с дээш газараас тийм хүчтэй ирэх юм бол амжиж анхааруулад ард иргэд аюулгүй байдлыг анхах тийм боломж нь байнга автоматар ажиллаад. За юмыг аж идэх бодит амьдрал Улаанбаатар хотын яг төв цэгт доороос нь газар хөдлөлт огцон хөдлөх юм бол энэ амжиж анхааруулах систем маань өөрөө тэр аюулд өртөөд ажиллахад бас их хүндрэл бэрхшээлтэй байгаа. Өнөөдөр Монголд төдийгүй Япон улс одоо газар хөдлөлтийн аюул занлаас урьдчилан сэргийлэхдээ маш хөгжингөө өндөр түвшинд хүрсэн технологитой улс шүү дээ. Тэр улс гэтэл одоо яг болж байгаа тэр мөчтөр нь бол тийм амжиж анхааруулж үнэхээр амжихгүй байгаа. Энэ бол байгалийн том аюулд үзэгдэл шүү дээ. Хинч тааж чадахгүй. Ямар ч эд шидтэн ч тааж чадахгүй тэр зүйл бол хизээ болох нь хаана болох. Хаана болохын бол яг урьдчилан судалгаар бодлоод гаргаж ирээд байгаа энд байж болцсохгүй шүү. Тэгэхээр амжиж анхааруулах систем бол хэрэгцээд Улаанбаатар хотоос жоохон зайтай байж байгаа тэр нь 5 баалаас дээш хүчтэй байх юм бол ард иргэдэд амжиж дуграад мэдээлэл өгчих юм байна. За гинт одоо хотын төв доторч гэдэг юм хөдлөх юм бол хүндрэл бэрхшээлтэй зүйл болно гэдэг зүйлээс нь хэлэх гэсэн. За хоёрдугаарт нь бидний сүүлийн барьж байгаа бол том төв суурин газар Улаанбаатар Дархан хот гэдэг хүн ам төвлөрсөн том газруудаа дэд бүтцүүдтэй газрууд дээр энэ амжиж анхааруулах системийнхаа цар хүрээг өргөжүүлэх гээд ийм бодлого бариад ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ч бид нар олон улсын байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг энэ банкудтай хамтраад энийг улам боловсронгуй болох, технологи улам сайжруулах төслийг хэрэгжүүлэх гээд бэлтгэл үе шатанда явж байгаа. Би бол малын өвчин чинь жилийн 4 үеэр гардаг.